67 кг-ийн жингийн ургын төлөөн тоглолт харагдаж байна. За улсын авто тэмцээн бол одоо кикбоксing гадна бас мутай боксing аваргуудад тодруулснараа онцлог бүхий болсон байгаа. За 67 кг-ийн жингийн кикбоксing улсын аваргын одоо шигшээ тоглолтод за Улаанбулангаас Мишель кикбоксing тамирчин Жавхлан за Хөхболонд боловсролын их сургуулийн тамирчин Оюун Болднор одоо шалгаран мөлдөж тулааны хийж гэн. За Жавхлан бол одоо энэ улаан одоогийн элитэ одоо өрсөлдөж байгаа тамирчин бол Мишель кикбоксing Жавхлан байна. За Оюун Болд бол хөхөнгийн хар өнгийн элитэ өрсөлдөж одоо өөрийн одоо сургууль боловсролын их сургуулийн нэрийн өмнөөс энэ одоо улсын түнжинд орсон байгаа. За Жавхлан бол 2008 оноос хойш Мишель кикбокс төвд хичээлж богинохон хугацаанд ур чадвар өсөж Азийн тэнхимийн наадмын 3 дугаар наадмаас кикбокс төрөлд хүрэл медаль хүртсэн ийм тамирчин. За Оюун Болд бол одоо олон жил одоо спортоор хичээлж байгаа. За 2009 оны дэлхийн аваргачлалын олон улсын таеквондогийн тэмцээн хүрэл медаль хүртсэн ийм дуршлаг бүхий ийм одоо тамирчин байна. За тоглолтын 1-р үе харагдаж байна. Оюун Болд бол нэлээд ажиж одоо тоглолтыг гэсэн. Тэгээд яг таеквондогийн тамирчнаас онцлог байдаг л да. Хөлийн одоо тоглоомоор одоо арай илүү дэлхүү оролцуулж ингэж өрсөлддөг. За энэ дээр бас эргээд хөлийн өшгөлтүүд техникүүд хийж гин хурдтай одоо хөлийн техникүүд ирж байгааг харж байна. За одоо Жавхлан бол их хамгаалт их сайн аваад ингээ одоо тоглолтыг одоо шахаж дундын дэд өрсөлдөх гэсэн бодолтой байна. За ингээ тоглолтын 1-р үе бол энэ тэнцүү нэг ажсан юм байдлаар дууссан байгаа. Тоглолтын 2-р үеэс харагдаж байгаа шиг байна. Тэгээд энэ улсын авто тэмцээн 2010 оны тэмцээн хан уул дүүрэг байрладаг Мишель Экспо төв зохион байгуулагдлаа л да. Тэгээд 2007 оноос хойш энэ одоо Мишель Экспо төвдийн кикбоксing одоо тэмцээн уралдааны зохион байгуулалтыг болсоор ирсэн. За мөн одоо энэ Мишель кикбокс төв гэж энэ одоо хүүхэд залуучууд маань энэ спортыг сурталчилдаг хичээлэхэд зориулсан клуб Мишель Экспо төвд бас байрладаг байгаа. За энэ улсын авто тэмцээний одоо ивент тэтгэгчээр одоо Чон корпорац ажилласан байгаа. За энэ дэширэнд бас энэ холбооны одоо өдөр дах зөвлөлийн хурлаар тийм ээ. Одоо холбооныхоо шинэ одоо ерөнхийлөгчийг нээлттэвшүүлж бас баталсан. Тэгээ Монголын кикбокс тулаан спорт холбооны одоо шинэ ерөнхийлөгч Чон корпорацийн захирлаас агаартай энэ дэширэнд бас ажлын өндөр амжилт өгсөн. Кикбокс спортыг Монголд хөгжүүлэх энэ үйлс одоо үйлсдэн одоо өндөр амжилт төс олон сайхан аваргуудыг одоо төрүүлээрэ гэж нэрэлэл хэлээ. За Жавхлангийн хувьд бол бас одоо манай кикбоксing одоо тулааны мэрэгчлэнүүд бол одоо их өдрөө харж байгаа шүү дээ тийм ээ. Их өсгөрөөд өтэ цааш юм төв дэлхийн олон улсын тэмцээнд ер нь гарч тоглолдох. За тэр тусмаа бол одоо мэрэгжлийн тулаануудыг хийхэд одоо маш их ирээдүйд төвхт байна гэж ярьж байгаа. Энэ богино хугацаанд их ур чадвар өссөн л дээ. Тэр нь тамирчид зүгээр ч гараад ирдэг. Тамирчин аваргаараа төрдөг, аваргаа төрүүлдэг гэж ярьдаг тийм. Тэгээ Мишель кикбокс төвийн тамирчдыг их тогтмол бэлтгэл сургуультай байх, ур чадварын өсгөлтөл дээр маш их анхаарч ажилладаг. За энэ одоо улсын авто тэмцээхэд зөвхөн одоо нийгмийн төлөө хөгжиж болох юм ажил байгаа шүү дээ. Энэ хүүхдүүдийн ур чадварыг ахиулахад тийм ээ. Одоо их төхөмтөө тэрнээс ямар ч одоо ашиг юм бос. За энэ тэмцээн чинь үнэгүй одоо хүмүүс үзэж болж байгаа. Хүүхдүүд маань энэ тэмцээнд ямар нэгэн одоо такс төлбөргүйгээр орж өрсөлдөж байгаа. Олон ч одоо клуб одоо энэ тамирчтай оролцуулсан. Мэдээж энэ тэмцээн бол энэ хүүхдүүдэд ялангуяа Монголын кикбоксчдад одоо үнэхээр туршлага өгсөн юм одоо тэмцээн байгаа шүү дээ. За Оюун Болдыг би түрүү хэлсэн хөхөн энэ одоо толгойн хамгаалалттай тийм олон улсын таеквондогийн дэлхийн авто тэмцээний хүрэл медаль хүртсэн байгаа.
За жавхлан бол 2009 онд Вьетнам зохиогдсон Азийн танхимын спортын 3 дугаар наадмаас хүрэл медаль хүртсэн. Ийм одоо тамирч. За тэгтээ жавхлан бол харьцангуй одоо цөөн одоо жил хичээсэн. За оюун болдоос бол туршлагаар мэдээж бага байгаа. За оюун болд бол одоо олон жил одоо тогтмол одоо энэ дулааны спортоор хичээлж одоо дулааны спортын бүхэл төрлийн уралдаан тэмцээнд оролцож байдаг ийм тамирчин. За ингээд шүүгчнэр одоо улаан болонгийн тамирчин жавхлан ялдаг гэсэн. Жавхлан маань 2010 оны улсын авар болж байна.